чулуудаа үс гараагүй энэ одоо үс нурахгүй байх уу гэсэн асуудалтай байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө хувааж байгаа харин заа явъя гэл усууд ингээ хуваагаад авсан байхгүй. Шинэ машин шүү дээ. Нэмийн нас ба. Тастар туран шүү дээ. Чапын хатлангаас та хатлангаас ус авсаар нэг 10 жилийн болж байна. Чичрэг хатлангаа маш цаас нэг хооч авчаад тэгээд нэг усууд сартаг усууд болж байгаа даа. Тэгээд хатлангаа ихсэн. Урд нь бол эднэр дээр талбайгүй энэ талбай байхгүй байхад хөдөө байгаа улсуудтай хадлангийн хадаал өвлсөн газрыг авч хадаал тэгэл одоо бол өөр ингэсэн хадлантай. Одоо бол болж байна. Нилээ чулуутай байсан. Чулуугийн түгээр одоо энэ хадлан болцсон нь өөрөө өөрсдийн ингээл заагаад өгсөн юм талбайтай. Ийм манайхаар ус нэг за энд нэг ингээд чулуу тавьчихлаа цагаан чулуу за энэ за чинийх энэ за энэ хоёр чиглэл чинийх. Хоёулаа ингэж ал энд зогчоол моц ирлэр наашаа гүйлгэж байна. Хад жирэл нөгөө зам яраа за энэ шим байна гэж яваад өгчтэй. Хоорн ч гэж байхгүй. Талбайг бол эзэмшихээр Улаанбаатараас хүртэл хувийн компаниуд ирээд хувьд авахыг санаарч байсан. Малчтын хүсэлтээр энэ талбайг хаш хамгаалах шаардлагатай байна. Цаашдаа энийг авшуулах шаардлагатай байна гэдэг олон санал санаачилга гарсан л да. Тэгээд ард түмэн маань эсэргүүцэл хийгээд талбайгаа хамгаалж үлдсэн л дээ. Швейцарын хамтын ажиллагааны агентлаг энэ ногоон алт хөтөлбөр тандаад тэгс энд санхүүжилтийн шийдэж өгөөд ерөн шлуугаар харчихын зүйтэй юм байна. Тэгээ 500-аад малчтаас өрснө хөдөлмөрөө шингээсэн ингэж байж энэ хамтын хөрөнгө оруулалтаар бий болсон шүү дээ. Бараг 11 км газар гэдэг чинь бага газар биш нэрн улсын хэмжээнд ийм том хэмжээний шлуу хашаа байдаг юм уу би сайн мэдэхгүй. Нилээ их хүн ажилласан төө. Сүүлдээ бол удаасрал чулуунд явсан машин болдог. Их удаал чулуу болдохгүй тэгдэг байсан. Энэ 10 жилийн өмнө ийм гадлан авч чаддгүй байсан уу да. Нэгдсэн журмаар айл болгоно, өрх болгоно бүгд гадлантай болоод одоо сайхан гадлан авч байна. Задгаа байсан учраас мал их орчдөг байсан. Хамгаалтанд авснаас хойш маш сайн ургадаг болсон. Урд нь бол ерөөсөө энэс арай муухан ургадаг. Урт байж тээ жилээшилд уртсаал байна. Энэ жил бүр их сайн болсон байна л дээ. Яг энэ хадлангийн талбайд 8 дугаар сарын 22-ны өдөр уурдаг зууршилтаа болсон. Услаа хийгээд хашаага нөө саяны хашаа унахгүй хашаага бариад өхөр оруулахгүй застдаг нэг юм улсууд байдیں۔ Сахиулын хөлс илээ өгч байгаа бид нар. Нэг газарт нь 23,000 төгрөгөөр төлж байгаа. Манай хойдод 5 айл нийлэл нэг 20 тонн 2 сая 500 мянган төгрөгийн өвс авд юм байна. Хамгийн анх авч саяны манай чинь авчихсан газраас 2 машин хэрдээ даваад гарна гэдээсэн шүү дээ. Тэр чинь нэг машин юу вэ гэж арай гэл гардаг байсан шүү дээ. Хадлангаа дууссангууд одоо энэ зурдаагийн иргэд угаасаа энэ дэш их ингэ суучтээ. Малчд утроор нүүжрээд 1 сар энд намарждаг журамтай болсон. Хонь малаа оруулаад, өхрөө оруулаад, адуугаа оруулаад гүүгээ барайл нэг сайхан нэг 10-20 хоног. Өстө гоё. Ялмаа жандас их үтсвэт гэж байна. Би гараа спавж рмайд юу ятаа. Энэ бол
их сайн өрөөгөжтэй төсөл болсон гэж боддог. Манай Цингэл сумынуудаа амьдралын хамгийн түшис газар. Олон жил өрөө гэж өгнө гэж боддог. Хүү байх уу гэж авсуулсууд нь одоо бол өстой бөөм байлаа. Бүр хамгийн багаар бодоход нэг 1000 машин өвс авна гэж бодсон л тэгэхээр 350 мянгаар тооцоод үзэхэд хэдэн төгрөг болох вэ?